Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд мягмар гарагийн сайхан өдрийн мэндийг хүргье. Судалгаа 71 нэвтрүүлэг 7 хэмжиж 1 огтлын уриатайгаар хүрдэг. Судалгаанд суурилсан, бодит, практикт суурилсан ийм сэдвүүдээр ярилцдаг. За өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлгийг хамтран бүтээхээр сэтгүүлч, сэтгэл зүйч, гэр бүлийн радио 104.5-ийн нэгэн эрхэм хүмүүн Баясгалын эгч маань гэр бүлийн радиогийн 2 дугаар студио хамарт надтай хамт сууж байна. Танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе сонсогчдоо. За өнөөдөр битэрийн хувьд одоо маш сонирхолтой сэдвээр ярих гэж байгаа. Тэр юу вэ гэх юм бол багийн ажил болон одоо хувь хүний зан төлөвийн хоорондын хамаарал одоо амжилтанд хэрхэн нөлөөлдөг те байгууллагт ямар үр ашгийг авчирдаг талаар судалгаатай нотлогоотой 7 хэмжээд 1 огтлсон яриаг хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээ гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрж байгаа. Тэгээ 104.5 84.5 гэсэн долгион дээр их шиглэж байгаа шүү. Бурхан минь одоо энэ байгууллага, багийн ажил, за тэгэл хувь хүний зан чанар гэдэг чинь ер нь бол маш их одоо Монголын нийгэмд хэрэгтэй байгаа хүн болгон ойлгох ёстой чухал нэг сэдв болчиход байгаа шүү дээ. Яг үнэ. Байгууллага бол хүний хоёр дахь гэр гэж хэлдэг. Гэхдээ тэр хоёр дахь гэр дотроо үргэлж дохгүй мэдрэмжийг авч стресстэй, бухимдалтай одоо энэ тгээ хэлчүүл яах бол тэрэнд ингээ хэлчүүл яах бол за энэ даргыгаа ингэж хандахгүй бол болохгүй гээл нөгөө маш олон ийм тавгүй эвгүй уур амьсгалууд байгууллага дотор яваад идэг штэ. Монголын одоо ихэнх байгууллагуудад нэг ийм уур амьсгалтай байгаад байдаг. Нэг ялангуяа одоо шинэ хүн орж ирвэл тэнцээ дасан зохицохын тулд яах вэ гээл бүр бодлого бодох шаардлагатай болдог. Цай кофенд гүүхээс өксүүлэл зөндөө юм болдог тий. Тэгэхээр багийн ажил ба хувь хүний зан төлөв гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр бид хоёр ярилцсанаа. Тэгэхээр яг энэ сэдвтэй уялдаа холбоотойгоор сонсогчдаа, үзэгчдаа 1146 104.5 гэсэн эфирийн шууд утсан дээр шуудаар холбогдож орж ирээд өөрийнхөө байгууллагт болон өөрийнхөө зан төлөв энэ хоёрыг хооронд нь холбоод ингээд ярил яг ямар нийцтэйгээр танд бууж байна. Энэ талтайгаа холбоотой зүйлүүдийг бас хуваалцж болно. За түрүү хэлсэн гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маань лайв стримээр хүрж байгаа. Тэгэхээр лайв стримийн доор коммент хэсэгт нь бас коммент бичиж өнөөдрийн сэдвтэй бас хамт байхыг хүсье авъя. Яг үнэн. Тэгэхээр аливаа зүйлийг одоо судалдаг болчихжилтэй амарна тий. Судалдаг, нотолдог, баримттай. За тэгээ тэрийг хэрхэн яаж одоо байгууллагатаа эсвэл хувь хүн өөртөө одоо бий болгох вэ, бүрдүүлэх вэ гэдэг тий. Өөртөө тэр одоо магадгүй альва зүйлийг юм зуршил болгох вэ гэдэг дээр анхаардаг болсон байгаа. Тэгэхээр судалгаа 71 нэвтрүүлэг маань яг энэ хүрээнд хүрнэ. За тэгэнгүүт манай Монголд бас онцгой судалгаа байна. За манай судалгаануудыг бас нарийн сайхан гаргаад ирсэн байсан. За миний зүгээс бол онцолж байгаа зүйл юу вэ гэх юм бол гаргасан судалгаанаас яг тэр нөө big 5 гэж хэлдэг тий хувь хүний 5 одоо хэв шинж гэдэг. Энэн дээр одоо суурилсан судалгааг бол монголчууд хийцэн байна. За тэгээ тэрнээс гадна соёл болон яг монгол хүний зан төлөв гэсэн судалгааг бас хийцэн байна. Энэ бол үнэхээр том даацтай судалгаа байлээ. Data Monza гэмэн дээр бол байгаа. Манайхан үзэж харах юм бол. За тэгээд яг энэ нөгөө карьер хөгжлийн одоо сэтгүүлүүд маань ч гэсэн судалгаануудыг гаргасан байна. Энэ карьер хөгжлийн сэтгүүл дээр гаргасан байгаа судалгаа бол яг нөгөө нэг Big 5-ын судалгаа байгаадсан тий. Гэх мэтчлэн. Тэгэхээр бид хоёр яг ингээд үндэстэй суурьтай ярьж байгаа учраас та хэд маань ч гэсэн сайн сонсож судалж мэдэж аваад дараа нь бас байгууллагадаа эсвэл өөртөө бас тохирох хэв шинж тохирох одоо тэр зүйлийг одоо өөр юмсүүлж аваасай гэж одоо хүсэж байгаа. За тэгээд амраа судалгаануудаа тайлбарлаж. За тэгээ ер нь бол нөгөө судалгааг ингээд ярихаар зарим талдаа жоох уйтгартай. Тоонууд ярина. За тэгдэг ингэдэг гэсэн юмнууд ойлгохгүй олон одоо хандлт үзлүүдийг тайлбарлана. За тэгээд өнөөдрийн судалгаан дээр нэг ялангуяа одоо энэ тэг зууны 24-өөс тэг зууны 20 гэх юмнууд ярина. Тэгэхээр нөгөө нэг энэ бүхэн чинь нэг талдаа бүр ингээд
наривчлалтайгаар гаргаж ирж байгаа байхгүй. Наривчлалтайгаар багийн уур амьсгалд хувь хүний зан чанар хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг наривчлалтайгаар гаргаж ирж байгаа. За тэгээд судалгааг эхлэхийн өмнө ерөөсө дүгнэх магадгүй одоо дүгнэлтээс эхэлвэл тий. Багийн ажилд хувь хүний одоо зан төлөв хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг юм бол багийн ажил бол ерөөсө ганц хүний ажил биш ээ гэдгийг л энэ судалгааны үр дүнгууд ингээ харуулдаг. Багийн ажил бол багаараа цогтой хамтдаа хийж ээж тэр багийн нэг сайн гишүүн байж ээж энэ чинээс нөгөө байгууллагын алсын хараа үүрэг зорилгоод нийцсэн. За тухайн нөхцөлд явагдаж байгаа ажлын онцлог даалгавар мишэнд тохирсон ийм нөхцөл байдал бүхий багийн системтэй яг ингээд хамтдаа өнгөрдөг нэг ийм үсгэд байна. Тэгэхээр багийн ажил бол нөгөө ганц хүний ажил биш ээ гэдгийг хэлэх гээд байгаа. За хоёрдугаарт багаар ажиллаж чаддаггүй хүн ажлыг ингээ хойштдаад байна гэдэг юмуд гарч ирж байгаа. Багаар ажиллаж чаддаг. Одоо баг дотор нэг тийм хүмүүс байдаг штэ. Би ингээд ерөөсө шулуухан хүн үнэл хэлцдэг. Тэгсэн мөртлөөсөө тэр үннээ хэлж байгаа шулуухан байдал нь багийн хэн нэгэн гишүүнд хамаатай. Тухайн ажилтай хамаатай биш. Багийн хэн нэгэн гишүүнд хамаатай. Тэр хүний сул тал руу довтолсон, тэр хүнийг буруутгасан, шүүмжилсэн, зэмлсэн өнгө аястай зүйлүүдийг ингээд хэлээд идэв. Тэгэхээр нэг багт нэг ийм тавгүй духгүй мэдрэмжтэй үг яриатай хүн байна гэдэг багийн ажлыг ингээ хойштаад байна. Удаашруулад байна. Багийн нөгөө нэг уур амьсгалыг тавгүй духгүй болгоод байна гэдэг юм ярьж байгаа. За 3 дахь нэг чухал зүйл бол хувь хүн өөрийнхөө зан төлөвийн хөгжилд одоо анхаарахгүй бол тэр хүн ямар ч одоо мундаг улаан дипломтой тухайн ажлын бодит ажлын байран дээрх ажил мэргэжлийн ур чадвар нь хэдий одоо гүйцэтгэл сайтай байсан ч гэсэн тэр хүний зан төлөвт асуудалтай бол түүнийгээ одоо засаж, сайжруулж, өөрчилж өөрийнхөө зан төлөвийн хөгжилд анхаарах хэрэгтэй гэсэн 3 зүйлийг энэ чинээс ингэж хэлж болохоор дүгнэж гаргаж ирж байна тий. Тийм байна. Тэгээд энэ гуравчин бол нөгөө өнөө цагт байдаг хүмүүсийн одоо байгууллагын нэг хэсэг болж байгаа бүхэл хүмүүсийн хувьд хамгийн чухал скил ур чадварууд болчиход байгаа. Яг үнэн тийм шүү. За тэгвэл дүгнэлтийг амраа хэлсэн бол одоо судалгаануудыг жоохон онцолж яриа тий. За энэ дээр болохоор яг Big 5 буюу нөгөө би хүний одоо 5 хэв шинжээр тулгуурласан судалгааг болохоор Монголд 1500 орчим хүнд хамруулад хийсэн байгаа. Энэ дээр болохоор яг чухал зүйл нь юу гарсан бэ гэсэн чинь одоо соёлын онцлогоос шалтгаалаад зан төлөвийн илэрлүүд өөр байгааг гаргасан байна. Энэ ингээд гадны судалгаа байгаад байдаг. Монгол хөрсөнд буулгаад гаргангуут бас нэг Монгол улсын соёлын онцлог гэдэг нэг зүйл байгаад байдаг. Тэрнээс хамаарад өөр гарч ийн. За тэгээ Монгол хүмүүсийн соёлын зан төлөвт хамаарад юу гарсан бэ гэсэн чинь ер нь бол хамтын чиг хандлага нэлийн одоо нөлөөтэй байсан байна. Тэгэхээр багийн ажил зан төлөв өрхийн нөлөөлөхийг одоо тайлбарлах суурь өгөгдөл нь болохоор энэ Big 5 болсон байна. За тэгээ энэ дээр болохоор ямар одоо зан төлөвүүд байдаг вэ гэсэн чинь нээлттэй зан төлөв, за тэгээ хариуцлагатай зан төлөв, за тэгээд нийтж зан төлөв, найрсаг буюу бусдыг ойлгодог хамтран ажиллах чадвар өндөртэй зан төлөв, за тэгээд сэтгэл хөдлөлийн тогтворгүй буюу таагүй мэдрэмж, таагүй зүйл мэдрэгдэнгүүт л ингээл сэтгэл хөдлөлийн тогтворгүй болчдаг гэд ийм 5 одоо зан төлөвдөр бол онцгойлж одоо тайлбарыг гаргаж ирсэн байна. За тэгээд дараагийнх нь болохоор бас нэг ийм судалгаа байна. Карьер хөгжлийн одоо сэтгүүлдэр гаргасан Монгол хүмүүс ажилдаа яг яаж ханддсан бэ гэсэн чинь ер нь бол Монгол ажилчид бол баг хамт олон тийм төвлөрсөн сэтгэлгээтэй байна гэдгийг гаргаж ирсэн байна. За тэгээд соёл бол багийн харилцаанд шууд нөлөөлж гаргасан байна. Тэгэхээр хувь хүний зан төлөв, нэмхэн соёл, тэгээд багийн ажиллах хэв маяг ингэж гарч ирж байна. За дараагийн судалгаа гэсэн чинь энэ том судалгааг бол би бүтээр нь хэвлээд аваад ирлээ. Датамон дээр гарсан 2022 оны судалгаа Монгол хүний зан төлөвийг тодорхойлох судалгаа монголчуудын соёлтой уялдуулаад гаргаж ирсэн. За энэ дээр ингээд миний тодруулсан байгаа хэсэг юу вэ гэсэн чинь энийг болохоор гэдэг ийм 6 хэмжүүрээр хэмжсэн байна. 6 хэмжүүр дотор нь болохоор хамгийн ихнийх нь одоо тэгэд нийгмийн одоо сул дорой гишүүд эрх мэдлийг тэгш бус хуваарлахыг хүлээн зөвшөөрөх төвшнөр нь гаргаж ирсэн. Хоёр дахь нь болохоор нийгэм нь хувь хүн зөвхөн өөртөө болон ойр дотны гэр бүлдээ анхаарал халамж тавих ёстой гэсэн тэр одоо суурин дээр гаргаж ирсэн. Гурав дахь нь болохоор одоо masculinity гэж ярьдаг шин чанар гэж ярьдаг. Амжилт руу тэмүүлсэн баатарлаг,
зоригтой шийдэмгий зан чанарыг эрхэмлдэг. Нөгөөх нь болохоор femininity байдал буюу хамтын ажиллагаа даруй зан гэдгийг ингэж харьцуулж гаргаж ирсэн. За дөрөвдөх нь болохоор хоёрдмол ойлголт тодорхой бус байдлаас нийгэмд одоо таагүй мэдрэмж төрж байгаа төвшнийг илэрхийлдэг тийм төвшин байна. Олон улсын төвшин бас байгаад байгаа. За тавдах нь болохоор өнөөгийн болон ирээдүйн сорилтуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн үетэйгээ холбоотой байх. Тэр боломжууд одоо юу гэдгийг те хүний зан төлөв одоо соёл байгууллагт хэрхэн хамааралтай байдгийг тий гаргаж ирсэн. Одоо нөгөө уйтгартай гэдгийг жоохон явах гэдэг те. За дараагийнх нь басан чинь амьдралаас таашаал авах. За цагаа сайхан өнгөрүүлэхтэй холбоотой хүний үндсэн болон төрөлхийн дотоод төсөл эрмэлзлийг гэж гаргаж ирсэн. За тэгсэн чинь монголчуудыг энэ илэрхийлэмжүүдээр гаргаж ирсэн чинь монголчууд эрх мэдэлтэн төр зэсгтэй хүндэтгэлтэй ханддаг, хүчрэхэг удирдагчаар удирдуулахыг хүсдэг гэсэн дүр зураг бол дийлэнхтэй гарч ирсэн. За монголчууд гэр бүлийн ураг төрлийн бат бөх холбоотой байхыг эрхэмлдэг, өөртөөгөө ойр хүмүүст илүү анхаарал хандуулад бусдыг одоо гадны хүн гэж хардаг. Тэгэхээр одоо байгууллага фракц гэл ингээл нэгдээд байдаг нь бас энтэй холбоотой хахад байгууллагад орж ирээд тий. За тэгээ монголчууд бусдад шийдэмгий, баатарлаг, амжилтанд хүрдэг хүн гэж харагдахыг хүсдэг. За тэгээ хамтын ажиллагаас сул бусдаас санал зөвлөгөө хүлээж авах сонирхолгүй байдаг гэж байна. Энэ нь багийн ажиллагаан дээр бас нэг жоохон асуудал үүсгдэг гинэ. За тэгээд монголчууд альва ямыг урдчлан тооцоод стратегч байдлаар хандах бус гинт хурдан шийдвэр гаргах гэж оролддог. Энэ нь болохоор багийн нөгөө ажил үр дүнтэй тий сайн болохоо жоохон сөрөг нөлөөтэй байдаг гин. За тэгээд ирээдүйд тодорхойгүй нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж болзошгүй учраас урт хугацаагаар төлөвлөх нь үр дүнгүй нэмэлт хүчин чармаал чаардна гэж үздэг учраас урт хугацаагаар төлөвлөхгүйгээр одоо энэ байгууллагт ажиллавал миний ирээдүй ямар байх нь вэ? Эсвэл улс төрийн одоо байгууллагт ажиллаж байгаа бол тий за 4 жилд нэг солигдд юм чинь ингээд сайн төлөвлөгөө гаргахгүй ингээд хийц хүрээд ажилдаг гинэ. Энэ нь болохоор байгууллагын ажлын амжилтыг хойшин татчихдаг юм байна. За тэгээд нөөц баялагын хувьд өөртөө шууд ашиг гарахгүй л бол монголчууд газар нутаг мал зэрэг одоо бие хөрөнгө хөрвүүлэхийг илүүд үздэг гинэ. Тэгэхээр байгууллагт ингээд ажиллаж ирсэн аа тий өөрт нь үр ашиггүй л ах юм бол цаагуур нь юу хийж болох вэ? Яах вэ их вэ гэдэг ийм байдал гардаг юм байна. Тэгэхээр нөгөө нэг хувь хүний одоо бие хүний тэр онцгой чадваруудыг тий байгууллагатаа хэрхэн яаж одоо зөв зохицуулснаар байгууллага ашигтай, үр ашигтай нөгөө хүн ч гэсэн үр ашигтай байх нь гарч ирж идэг юм байна. За нэг ийм онцгой судалгаас энийг бүр дэлгэрүүлж судлах юм бол маш олон сайн зүйлүүд байна лээ. За нэг зүйл нь юу вэ гэхээр одоо 22 онд хийгдсэн Монгол дахь одоо багийн ажлын бодит кейсийг одоо эмнэлгийн ажилчдын жишээн дээрээс ингээ гаргаж ирсэн байлээ л дээ. Тэгээ энэчнээс ингээ харах юм бол илэрсэн хоёр том асуудал байгаа. За илэрсэн яг асуудлын гол зангилаа нь юу вэ гэхээр Монголд эмнэлгийн ажилчдын жишээн дээрээс ингээ харах юм бол багийн бүтэц нягт байгаа боловч хамтарсан шийдвэр гаргах тал дээр сул байсан. Үр дүн. За хоёрт нэгдсэн зорилго дутмаг байсан гэсэн ийм хоёр зүйлийг ингээд энэчнээс илрүүлсэн байлээ л дээ. Тэгээд энэчнээс хэлэх гол зүйл нь юу гэхээр баг байгаад хангалтгүй. Зорилго, удирдлага, харилцаа гэдэг энэ гурван зүйл байхгүй бол багийн гүйцэтгэл угаасаа муу байдаг гэдгийг гаргаж ирсэн. Уялдаа холбоотой хийж чадахгүй тий. Тэгэхээр нөгөө хамтраад нэгнийгээ дэмжиж шийдвэр гаргана гэдэг монгол хүмүүсийн хувьд энэ тим юм байж ийм шийдвэр гаргалаа гэд би бинийгээ нөгөө тамийн тохооны үлгэршил доош нь татдаг тий. Энэ яхаараа ингэдийн гэдэг байдлаар ханддаг энэ нөхцөл байдал чинь нөгөө түрүүний хэлдэг бид нар бүлсэг гадны зарим хүнийг бол тохиолдолд би гих тохиолдол илүү их давмгайлсан эго өндөртэй. За одоо зүгээр ингээл зам дээр явхад би явна гэсэн хүмүүс байгаа сте. За тэгэл одоо гадны улсуудад бол ингээл бүгдээр ингээд цуваад явж хахад монголчууд ягаад ч ингээд дандаа зэрэгцэж явдаг тий. Зэрэгцэж явдаг. Энэ нөхцөл байдлууд чинь ингээд яг нөгөө бидний хувийн нөгөө асуудлаас гадна бидний сэтгэлгээнд суусан соёл зам байдал ингээд нөлөөлөд байна л да. Энийг бүр ингээд нэг аятайхан тайлбарлсан тийм жишээ түүхүүд байсан. Одоо жишээлх юм бол бид нэр талд амьдардаг байхдаа морь малтайгаа ойрхон байхдаа бол ингээд архайсан ирчүүд морин дээрээ ингээд бүгдээрээ зэрэгцсэн ингээд зэрэгцэд явдаг байсан. Тэгэл ингээд зэрэг ингээд яриад те ингээд явдаг байсан. За гítэл одоо бид нар чинь ингээд нэг нарийнхан зам дээр явах шаардлага үүсэж байгаа шүү дээ гарахгүй. Тэгэхээр нарийнхан зам дээр нөгөө нэг зэрэгцэж ус цовж явах систем байхгүй. Би явна, би урдуур нь орно гэдэг энэ систем гээл гих мэтлэн ингээд нөгөө биднэрт одоо багийн бүтэц нягт байгаа боловч ингээд түрүүний хэлсэнчлэн хамтын шийдвэр сул байна. Нөгөө талдаа нэгдсэн зорилго дутмаг байна.
Тэгэхээр хүмүүсийн хувьд юу гэж харах вэ гэхээр одоо нийгэм гэж яриад байгаа, баг байгууллага гэж яриад байгаа. Өнөөдөр бид нэр байгууллагын нэг сайн гишүүн байх зан төлөвт өөрийгөө ингээд хувиргаж сурмаар байна. Нийгмийг хөгжилтэй, соёлтой, соён гээгэрүүлсэн сайхан нийгмийг өнөөдөр Солонгос шиг, Япон шиг, Герман шиг тийм хүнлэг сайхан нийгмийг өнөөдөр бид нэр өөрсдөө бүтэе гэж байгаа бол бид нэр тэр нийгмийн нэг эдис байх хэрэгтэй байгаа байхгүй. Ядчил соёл гэдэг зүйлийг өөртөө суулгах. Би нийгэм дээр гарсан бол зан төлөвийн хувьд би гаргаж болохгүй зан ааш яг юу байх вэ? Сэтгэл зүйн хувьд би өөрийгөө хэрхэн яаж удирдах вэ? Гэх мэтлэн ингээд нөгөө нэг хувь хүнийхээ асуудалд онцгой анхаарна гэдэг чинь өөрөө сайхан нийгмийг бүтээх, сайхан одоо байгууллагын нэг эдис байх томоохон түлхүүр нь болчиход байгаа юм л та тийм. Яг үнэ. За тэгээд энэ дээр нөгөө багийн бүтцийн судалгааг бас тэгвэл гаргадаг үү тийм. Багийн бүтцийн судалгаа гэдэг дээр одоо юу гэдгийг те гатгшаа, экстраверт те нийтч. За тэгээд нээлттэй хүмүүс ихтэй баг болохоор итвэх санаачлага маш өндөр байд юм байна. За эсвэргээрээ нөгөө Big 5-ийн задаргааг хийж байгаа шүү дээ тийм. Хариуцлагатай хүмүүс ихтэй баг бол үр дүн өндөр байд юм байна. За тэгээд сэтгэл хөдлөлийн докторгүй байдал их ялгаатай байх юм бол эргээ гүйцэтгэл унд юм байна. Тэгэхээр юу гэдгийг те нэг хэсэг нь одоо сэтгэл хөдлөл нь ингээл докторгүй байгаа л гэдэг, нөгөө хэсэг нь гайгүй байгаа л гэдэг бол гүйцэтгэл бас сайн гарахгүй байна. За тэгэхээр ер нь бол яг хин одоо хинтэй хамт ажиллаж байна гэдэг нь одоо хүн ямар хүн бэ гэдгээс одоо маш чухал хамааралтай болоод байна тий. Тэгэхээр хувь хүн тэр байгууллагт багийн ямар гишүүн байх юм тий, тэр гишүүн тэр байгууллагатаа ямар одоо хувь нэмэртэй байхын гэдгээс шалтгаалаад баг ашигтай, үр ашигтай тий, үр дүнтэй байгаад байгаа юм бол нөгөө байгууллагт өөр төрлийн хүмүүс байх нь бас их чухал гэдгийг бас яг өнөөдрийн судалгаа бас нотолж харуулад байна тий. Дандаа л экстраверт буюу нээлттэй хүмүүс байх юм бол их олон зүйлд санаачлаа л гэдэг. Гэтэл нөгөө хариуцлагатай буюу тий зохион байгуулалтаа тэрийг ингээд ажлын дэг журманд оруулдаг хүн байхгүй бол үр дүн гарахгүй юм байна гэдгийг ингээд байгууллагын удирдагч нарт бас ингээд санал болгодог юм байна. Тэгээ энийг болохоор нөгөө Бэлбин гэд тий тэрний судалгаагаар та багийн төлөвлөгч нөө, багийн удирдагч нөө, багийн одоо тий холбогч нөө гэж нөгөө судалгаа байдаг штэ. Бид хэд нэг байгууллагын сургалтанд бас явж байхад бид хэдийг бас ингээд онцлоод та багийн тэр юм байна гэдэг ингээд нэг захирал маань тодорхойлж өгчсэн санаж байна амраа. Яг тэрэн шиг яг энэ судалгаа ч гэсэн маш чухал байд юм байна. За тэгээд бас нэг оюутны судалгаа байсан. Тэрэн дээр тэгсэн чинь боловсролын орчин гэдэг юм оюутны судалгаан дээр найрсаг доктортой хүмүүс багт илүү сайн үнэлэгддэг гинэ. Сайн нөгөө хэлжсэнтэй амраа хит эго би өөрөө гэл тэгэл бусдын санааг ингээл доош нь татаж унгаагаал тамийн тоогоонд байгаад ах юм бол тэнд ингээ байгууллага бас үр ашиг хүртдэггүй байх нь байна. Харин доктортой найрсаг бусдын үзэл бодол санааг ч гэсэн хүлээн зөвшөөрч тэрийг ажлын одоо сайн санаа байх юм бол дэмжиж чаддаг байх юм бол энэ маш үр дүнтэй байх нь байна. За тэгээд хариуцлагатай хүмүүс бол гүйцэтгэлийн хамгийн одоо хүчтэй тийм хүмүүс нь байж идэм байна. Гүйцэтгэлийг 100% хийж яадаг, гүйцэтгэлийг гаргаж яадаг. Тэгвэл нөгөө экстравест буюу нийтч хүмүүс маань санаачлагын гарангуут тэрийг тэгвэл дэмжиж хамт аваад явах нь байна тий. Энэ мэтчлэнгээр одоо бид нэр байгууллагатаа үр дүнтэй. За тэгээ хувь хүнийхээ зан төлөв буюу өөрийгөө зөв тодорхойлж чадсан би байгууллагын хувьд яг ийм хүн нь энэ дээрээ маш сайн зогсож чаддаг. Нөгөө хүмүүс нь ч гэсэн мэддэг. Тэр одоо хэмжээгээр нь яг тэрэн дээр бас хамтдаа ингэж баг болж ажиллаж чаддаг байх нь ерөөсөө л зөвхөн байгууллага гэхгүй, хувь хүн гэхгүй нийгэм гой хөгжих үндэс суурь болоод байна. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Альфред Адлер гэдэг хүн байдаг. За энэ хүн дутуугийн комплекс болон төрөлтийн ирэм гэдэг зүйлээр сэтгэл судлалын шинжилгээ ухаанд гаргаж ирсэн тий. За төрөлтийн ирэмбээс ингээд харах юм бол айлын ууган хүүхдүүд ажлын байран дээр дохоон томилогдвол ямар ажил тохирох вэ гэдэг дээр нөгөө нэг удирдагч дарга цэрэгнэр болох магадaltaй гэдгийг тэгвэл илүү их нийцнэ гэдгийг гаргаж ирсэн байдаг. Тий. Яагаад вэ гэхээр айлын ууган хүүхдүүд багасаа аав ээжийнхээ баруун гар болоод дүүнрээ удирдаад зохион байгуулад гэр орны ажил аливаа зүйлийг зохицуулаад сурцсан байдаг учраас нөгөө манлайлах удирдах чадвар нь багаас нь ингээд тухайн хүний зан төлөвт нь ингээд суудсан байдаг. За айлын дунд хүүхдүүдийн хувьд ерөнхийдөө гүйцэтгэх төвшний ажил мэргэжил илүү их тохирно гэж үздэг. Маш сайн хийдэг, гүйцэтгэдэг. Аавынхаа, ахийнхаа, эгчийнхаа одоо хэлсэн ярьсан зүйлийг гүйцэтгэдэг тийм чадварыг багасаа ингээд өөртөө суулгацсан байдаг учраас гүйцэтгэх төвшний ажил мэргэжлүүд тохирно гэж үздэг. За айлын ганц болон айлын отхон хүүхдүүд ер нь бол нөгөө эрсдлээс айдаггүй, эрх дураараа зоригтой шийдвэр гаргадаг учраас энэ хүүхдүүдэд
нөгөө ганцаарчилсан тийм ажлын нөхцөл байдлууд одоо тухайлах юм бол спорт дээр гээд ярихад багийн спорт биш ганцаарчилсан төрлийн спортууд илүү их тэр хүн өвдөлтөй байдгаа гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг хүн өөрийнхөө хэв шинжид тохирох зүйлийг хийн гэдэг чинь яг өөрийнхөө нөгөө comfortable буюу тухтай бүстэй ингэ байгаад байна гэсэн үг байхгүй. Өөрийнхөө хийж чадахгүй зүйлд өөрийнхөө мянга хүчлээд өөрийнх нь хэв шинжид тохирохгүй зүйлд мянга одоо хүчээ сориод тэр чинь өөрөө эргээл нөгөө цаг хугацаа өрссөн, стресс нерв барсан тийм зүйлүүд болчиход байна. Тэгэхээр болж игэл нөгөө та айлын хидд хүүхэд вэ гэдгээ харах нь байна, бодох нь байна. Энэ нөхцөл байдалд уялдаад би яг ямар хүн бэ гэдгээ тодорхойлох нь байна. Тэгээ орчин үед бол нөгөө нэг MBTI-аас өксүүлээл зан чанар тодорхойлдог, хувь хүний одоо зан чанарын онцлогийг гаргаж ирдэг маш олон улсад хэрэгэлдэг тестүүд байдаг. Тэгээ энэ тестийн үнэлгээ онцлогоонууд ч өөрөө хүнийг яг ингэ гаргаад ирдэг байхгүй. Яг гаргаж ирээд та зан чанарын хувьд бол яг ийм онцлогтой хүн байна. За энэ онцлогийн хүрээнд таны сул тал чинь энэ байна, давуу тал чинь энэ байна. Сул талаа хөгжүүлвэл танд ийм асуудлууд ирээдүйд үүсэх нэ. Давуу талаа хөгжүүлвэл ийм боломжууд үүсэх нэ гэдэг байдлаар нөгөө өөрийн чинь зан чанар дээр тулгуурласан байдлаар SWOT анализыг хийгээд, дүн шинжилгээ хийгээд тэгээд нөгөө давуу талаа хөгжүүлж сул талаа засах маягаар таны нөгөө хувь хүний зан төлөвийн хөгжилт хэрэгтэй. Тийм зүйлүүдийг хийж хэрэгжүүлдэг. Магадгүй яг ийм практик болон онлайн төвшний сургалтыг манай радиогийн судалгаа 71 нэвтрүүлгийн хүрээнд авъя гэх юм бол нээлттэйгээр очиод танай байгууллага дээр ингээд хийгээд өгч болно. 1146 104 5 88 66 104 5 энэ утсууд нээлттэй байгаа. За Давас Орон баяр маань сайн өдрийн мэндэ гэд гой сэдв байна, баярлаа гэсэн байна. За маш их баярлаа. Тэгээд яг энэтэй холбоотой тий хувь хүний одоо бие хүний зан төлөвийн хөгжүүл байгууллагын одоо яг энэ амжилттай хэрхэн холбоотой вэ гэдэг дээр бас та хэд маань өөрсдийнхээ туршлагыг хуваалцаасай гэж хүсэж байна. За диск буюу темпераментийн одоо тест байдаг штеп. Энэнгээр ч гэсэн өөрийгөө одоо тестэд авахд бүр ямар мэрэгжил зохих вэ те та ямар зан чанартай вэ гэдэг хүртэл гараад ирдэг. За тэгээд олон улсын судалгаануудыг ингээ харсан чинь нөө Бэлбийн буюу багийн үүрэг хариуцлага гэд саяны ярьжсэнийг жохон ухаатахыг гэж бодож байна. Энэ судалгаа бол олон улсын хэмжээнд бол яг багийн гишүүдийн зан төлөвийн ялгааг нь таниад хамтын ажиллагааг нь сайжруулахад чиглэсэн гайхалтай том судалгаа болдог. Тэгээд энэ судалгааны одоо гол давуу тал юунууд нь юу вэ гэдгсэн чинь Бэлбийн гэж энэ хүний нэрээр нэрлэлсэн байгаа даа. Тэгээд багийн гишүүдийн зан төлөв, сэтгэл зүй болон мэрэгжлийн чадварыг тодорхойлж идэг. За тэгээд хувь хүний одоо бодит зан төлөвийн онцлог тухайн багт хамгийн сайн үүрэг гүйцэтгэх чадварын одоо дагуу бас оноо гаргадаг. Дотор нь 9 төрлийн үүрэг байдаг. За түрүүнд нөгөө хэлжсэн шүү дээ. Нөөц хуваарлагч, зохицуулагч, одоо хяналт үнэлгээчин, за тэгээ багийн тоглогч, за холбоогч, за тэгээд хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, мэрэгжилтэн гэдэг ингээд ийм одоо 9 төрөлд ингээд хуваачиж байна. Тэгэхээр энэ одоо оншилгоогоор манайд бас маш олон одоо байгууллагууд бас тест онцлогоо хийж идэг тий. Тэгэхээр байгууллагынхаа хүмүүсийг энэ хүн одоо юу гэдгийг хэд дуугаа даруухын эсвэл энэ хүн ингээд олон юм дээр ингээд олон юм ярьж идэг тэгсэн хэрнээ хийдэггүй гэдэг ч юм уу тий. Ингээд шүүмжлэхээсээ илүүтэй зөв тодорхойлоод, зөв онцлоод энэ хүнийг тэгвэл энэ ажлын байран дээр тавьбал энэ хүнийг холбогч болгочих юм бол багийг сайн холбочих юм байна гэдэг ч юм уу тий. Удирдагчид яг энэ зөв одоо оншилгоог хийгээд багаа зөв удирдаад аваад явах. Тэгээд баг нь одоо маш их одоо нөөц боломжтойгоор ажиллах бүрэн боломж бол бий болдгоо. Тэгэхээр эдгээрийг бас хийж үзээсэй, туршиж үзээсэй, судлаасаа гэдэг үднээс судалгаа 71 маань өнөөдөр 7 хэмжээнд нэг огтлох судалгааны мэдээллүүдийг танд хүргэж байгаа. Тэгэхээр энэ сэдвээр бас асуух зүйлсээ асуугаад ороод ирээрээ. Тэгвэл радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрч байгаа. За Монголын багийн ажлын дүгнэлтүүдээс бас ингэж явъя. За дүгнэлтүүдээс гаргаад. Монголын багийн ажил дээр хийсэн үр дүнг одоо ингээд давуу болон сул талаар нь ингээд дүгнэх юм бол давуу талыг нь эхлээд хэлье. За тэгээ. Хамтын соёл ер нь бол байна гэж үзэж байгаа. Одоо энэ нөгөө байгууллагын соёл бол байна гэж үзэж байгаа. За харилцаанд анхаардаг нөхцөл байдлууд байна гэж үзэж байгаа. За аливаа ажил дээр аливаа газар нөгөө дасан зохицох чадвар хүмүүст байна гэж үзэж байгаа. Ийм гурван том давуу тал дээр гарч ирж байгаа. За сул тал дээр болохоор шууд шүүмжиллээс зайлсхийх ийм нөхцөл байдлууд. Нэгдүгээрт, хоёрдугаарт
шийдвэр гаргахтаа удаан гэдэг ийм нэг сул тал байгаа. За 3 дугаарт манлайллын тодорхой бус байдал гэдэг юм. Тэгэхээр нөгөө энэ сул талууд, давуу талууд танай байгууллага дээр хэрхэн яаж байна вэ? Танай багт яг яаж үйлчилж байна вэ? Энийг ингээд бодох хэрэгтэй. Тэгээ нөгөө сул тал дээр гарсан шууд шүүмжлэлээс зайлсхийх гэдэг энэ нөхцөл байдал бол одоо маш чухал болчиход байгаа юм л та. Аливаа зүйлийг өөлж шүүмжилж болно. Сайжруулахын тулд юу ч одоо олон хэлбэрээр тухайн нөхцөл байдлыг ухаж төнхөж болно. Нөгөө сайжруулах үүднээс. Гэхдээ энэ нөхцөл байдал дээр нөгөө нэг жоохон ингээд хазаартай, хязгаартай хилтэй байхгүй бол шүүмжлэл гэдэг зүйлийг монголчууд нөгөө өөртөө нааж ойлгож авдаг, хүлээж авдаг, өөр дөрөө тусгаж авдаг. Энэ нөхцөл байдал чинь нөгөө нэг асж исэн ажилдаа би өстэй хүсэл тэмүүлэлтэй сайн ажилдаг шүү гэж бодож исэн хүнийг нөгөө мохооч хандлага байгаад байгаа. Тэгэхээр шууд шүүмжлэлээс зайлсхийгээд хүн рүү нь биш тухайн асуудал руу, ажил руу төвлөрч аливаа зүйлийг хийнэ гэдэг бол нөгөө багийн нэг гишүүнээ алдахгүй байх хамгийн чухал үнцэг болчиход байгаа юм л та. За шийдвэр гаргалт удаан гэдэг дээр нэг ажил хийх гээл ингээл дүлгнээл хийдэг тийм. Ингэж чих үү, тэгж чих үү гээл нөгөө нэг ажлыг чинь хин нэхэн тодорхойгүй, үүрэг ройл нь тодорхойгүй, хэдэн оны хэдэн сарын хэдэн гэдэг нь тодорхойгүй тийм шүү дээ. Ингээл яваад байдаг аахгүй. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргахтаа яг тэдний өдөр тэр хүмүүс ийм үүрэг даалгавартайгаар ийм санхүү төсөвтэйгээр ийм эрх мэдэлтэйгээр энэ удирдаад, энэ гүйцэтгээд, энэ туслаад, энэ хэрэгжүүлээд иймэрхүү яг ингээд тогтсон нөхцөл байдлыг үүсгэж явах юм бол нөгөө Монголд хамтын соёл нь байгаа юм. Харилцаанд анхаардаг, бие биедээ кэр хийдэг чадварууд нь байгаа юм. Альва зүйл дээр дасан зохицож уусгах чадварууд нь байгаа. Тэгэхээр Монгол дахь одоо багийн одоо түрүүн хэлсэн нөгөө багийн энэ системийг сайжруулахын тулд давуу талаад дээрээ суурилсан байдлаар нөгөө нэг сул талаа засах хэлбэрээр ингэж ажиллавал зүгээрээ гэсэн ийм нэг дүгнэлт байгаа. За дараагийн нэг чухал судалгаа бол нөгөө энэ Global Монгол гэдэг байгууллагаас гаргасан судалгаа байгаад байгаа юм л та. Тэгээд энэ ч бол нөгөө Монгол багийн амжилтыг тодорхойлох 5 хүчин зүйлийг энэ яриад байгаа. Нэгдүгээр зан төлөвийн хослол байх хэрэгтэй байна. Зан төлөвийн хослол гэдэг дээр түрүү хэлсэн нөгөө сэтгэл зүйн хэв шинжийн хувьд танай багт яг хэдэн экстраверт хүн байгаа юм. Хэдэн интроверт хүн байгаа юм. За энэ хүмүүсийн чинь онцлог нөхцөл байдал хэрхэн яаж нөлөөлж байгаа. За сэтгэл зүйн хэв шинжийн хувьд. За нөгөө талдаа энэ хүмүүсийн чинь одоо зан төлөвийн хувьд өөрийгөө илэрхийлэх чадамжийн хувьд, багаар ажиллах системийн хувьд хэдэн их сайн. За ажил мэргэжлийн ур чадвар тал дээр хэдэн сайн. Тэгээд нэгдсэн зорилгын хувьд танай баг ингээд нэгдсэн зорилго яг тодорхой тоочны байгаа мó. Танай багт яг манлайлдаг ийм чадвартай хүн байгаа мó. За магадгүй одоо манлайлж чадахгүй хүнийг манлайлалт тавина гэдэг бол өөрөө багийнхаа ур амьсгалыг, байгууллагынхаа алсын хараа зорилгыг бүр ингээд хит удаашруулах, явуулахгүй байх тийм механизм тэнцэнээс үүсэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн чухал зүйл нөгөө нэг итгэлцэл. Багийн гишүүд бие биедээ итгэх итгэлцэл. Энэ бол үнэхээр чухал. Нэг хүнийг үүрэгт ажилд ингээд тохон томилчоод түүнд багийн удирдлагууд итгээд байхад баг нь итгэхгүй бол тэгэл тэр ажил явдаг. Тэгэхээр нөгөө тэнцвэртэй байх үүднээс одоо зарим нэг байгууллага бол юм байдаг байхгүй. Бүтцийн хувьд дарга цэрэг хийх местүүд цөөхөн. За тэгэнгүүт тэр байгууллагт удаан жил ажилласан маш олон хүнтэй. Тэгэнгүүт тэр удаан жил ажилласан хүмүүс чинь бие биенийг ингээд үүсгэд эхэлдэг байхгүй. За энэ яхаар энийг хийдий. Би энийг л хийх ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө байгууллагын удирдлага өөрөө менеж хийхдээ сар сараар нь юм уу, улирлаар нь юм уу, тухайн хүмүүст өгсөн үүрэг даалгаврыг ингээд өгөөд мэдээж одоо тэр ажлын байран дээр тэр байгууллагт олон удирдлага хэрэггүй учраас сар сараар нь ахлаад явах ч юм уу, иймэрхүү нөхцөл байдлууд менеж хийгээд нөгөө ихийг нь эцээж туглыг нь тураахгүй гэдэгчлэн те иймэрхүү системийг үүсгэх нь өөрөө чухлаа гэдгийг эмчнээс ингээд хараад байгаа. Тийм шүү. Тэгэхгүй л одоо нөө цөөхөлөө хийж нөгөө нэг 100 яманд 60% гэхчээр тийм тэгэл байвал одоо ажил хийх болтгоо очдөг. За тэгэхээр энэ дээр бүр ингээд шүүмжлэхэд нөгөө нэг манай данхардлагатай төр чинь яг ийм ажил хийж байгаа. Данхардлагатай төр яг ийм ажил хийж байгаа. Юм бол дарга тэрийг хариуцсан дарга, энийг хариуцсан дарга. Тэгэл тэр дарга нар нь хоорондоо таг гээл нөгөө нэг уялдаа холбоо авахгүй.
Тэгэл тэр олон уялдаа холбоогүй дарга нарын толгоогоор шийдэж байгаа ярьж байгаа зүйлүүдийг доодох хүмүүс нь хэрэгжүүлэх гэж бүр махаа иддэг гэдэг махаа шүү идэж дээ. байгаа. Яг үнэ. Иймэрхүү тогтолцоо бол яг шууд хэлэхэд манай төрийн байгууллагуудад бол их байдаг шүү. Тэгээд улсыг удирдах байгаа хүмүүс маань бас яг ингээд үр дүнтэй байлгах гэвэл төрийн байгууллагынхаа яг энэ ойлголцол нөхцөл байдлыг сайжруулах үүднээс магадгүй яг өнөөдөр ярьж байгаа энэ багийн ажил ба хувь хүний зан төлөв гэсэн энэ сургалтыг байгууллагууд дээр авбал илүү их үр дүнтэй шүү. Тэгээд энийг бол нөгөө олж хараад судлаач хүмүүс ингээд яриад байгаа юм. За тэгээд энэ багийн уур амьсгалыг чинь цаана байна шүү дээ. Бүр цаашаа ингээд явах юм бол гэр бүлийн асуудал орж ирдэг. Үнэн гэр бүлийн асуудал орж ирдэг. ингэсэн байна. Тест хаанаас үзэх вэ гэж. За амраа маань бол ингээд байгууллагын сургалтуудыг өгж байгаа тий. Тэгэхээр энэ дээр бие хүний Big 5 гэдэг тестийг бас авч гин үү яаж гин амраа сургалтаас хэлж өгөөч. Мэргэжлийн хүмүүс учраас тий бид нар мэргэжлийн мэдээллийг одоо их сурвалжтай үндэслэлтэд хүргэж байгаа. Үүнээс гадна бас яг эргээд одоо байгууллага дээр онцлуулъя гэх юм бол бас тэр сургалтууд багтаж байгаа шүү дээ тий. Энэ талаар мэдээллийг өгөөч. Сонсогч маань хүсэж байна. За маш олон сургалт байгаа. Та хувьчилсан байдлаар одоо 8866 1045 гэдэг одоо энэ доор харагдаж байгаа утас руу холбогдоод миний дугаарыг авч жагаад тэгээд хувьчилсан байдлаар яг энэ талаар ярьж болно. Танай байгууллагт яг ямар сургалт хэрэгтэй? Одоо зан чанарын сургалт хэрэгтэй байна уу? Сэтгэл зүйн асуудалтай холбоотой сургалт хэрэгтэй байна уу? Эсвэл багийн соёл уур амьсгалтай холбоотой сургалт байна уу? Аль аль нь байгаа. Тэгэхээр аль алийг нь авахыг хүсвэл яг ямар чиглэл вэ гэдгээ тодорхойлж жагаад тэр чиглэлээр чинь хамтарч ажиллах боломж байгаа шүү гэдгийг хэлж байна. За тестийг тэгвэл яах вэ? Чи яг Big 5-аар оншилж байна уу? Big 5-ыг би бол нөгөө оншилахгүй байгаа. Big 5 бол байхгүй байгаа. Надад хийж байгаа сургалтууд нөгөө зан чанарын сургалтууд байгаа. Соёл уур амьсгалыг сайжруулах яг багийн системд суурилсан ийм сургалтууд байгаа. Яг эдгээр сургалтууд бол яг нөгөө багийн уур амьсгалд жишээлх юм бол их хэрэгтэй байдаг. Тэгж байгаа шүү. За даваа сүрэн баярдаа хийлгээд тестүүд бол яг мэрэгжлийн сэтгэл зүйн төвүүд дээр одоо бас тэ оншилгоонууд байж байгаа. Сэтгэл судлалын үндэсний төвч гэдэг юм уу те тэр төвүүдэд байж байгаа. Манайх болохоор радио мэрэгжлийн хүмүүс маань цаашаа сургалтуудыг өгж байгаа. Харин диск буюу нөө темпераментийн сургалтын бол тест авъя гэвэл надаас авч агаад өөр өөрийгөө бас онцлох боломж байгаа шүү. За тэгээд цаашаага тэгвэл одоо байгууллага цаг маань нэлээд авцсан учраас те хоёулаа тэгвэл нэлээд гарч шийдлүүдийг альва зүйлд ер нь асуудлыг яриад байвал асуудал шийдэгддэггүй шүү дээ. Ардаас нь үргэлж одоо гарч шийдэл нь бас үнэн бодиттой хэрэгжих боломжтой байх юм бол тэр маш сайн одоо гаргалгаа байж байдаг. Тэгэхээр тэр гарч шийдлүүдийг бас хуваалцъя тийм ээ. За гарч шийдлийг ингээ ярихын тулд нөгөө багийнхаа хүмүүсийг анханасаа бүрдүүлэхдээ зохицол хоршлыг нь харна гэдэг бол өөрөө их чухал. Маш чухал. Одоо бид нэг найрал дуутай оркестр ингээ тавих гэж илаа гэж бодоход дан төгөлдөр урд тоглодог хүмүүсийг тавьчаал авчаал тэгэл ийм сайхан оркестр тавина гэж суугаад байвал яах вэ? Гой өнгө гаргана гэж гарахгүй шүү дээ. Тэгэхээр тэнцээ нэг хийл тоглодог, морин хийл тоглодог, мандлын тоглодог, ятга тоглодог сонгодог хөгжмийн бүрдлийг бүгднгийн хоршуулж иж тэрэнд тохирсон тэрэн дээр чадвартай таланттай хүмүүсийг авч иж нөгөө багийн систем үүсгэж байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан нөгөө нэг зөвхөн чадвар биш дээр нэмээд зан төлөв. Хүний өөрийнх нь төвшил гэдэг нэг зүйл маш чухал байдаг шүү дээ. За дээрэс нь нөгөө сэтгэл зүйн хэв шинжийн хувьд өөрийгөө илэрхийлэх байдлын хувьд нөгөө экстраверт юм уу, интроверт юм уу гэдгийг. За нөгөө талдаа багт дасан зохицож уусах чадвар, нөгөө багаар ажиллах чадвар энэ бүхнийг харна гэдэг бол өөрөө чухал. Тэгээд хамгийн гол нь нөгөө багийн алсын хараа зорилгод байгууллагын алсын хараа зорилгод тухайн хүний одоо нөгөө итгэл үнэмшил шашин шүтлэг амьдралын хэм маяг энэ бүхэн нийцхүү энэ бүхэн ч их чухлаа. Үнэхээр чухал шүү. Тэгээд энэ бүхнээс үүдэлтэйгээр нөгөө багийн гишүүдийн хамтран одоо тухайн байгууллагын ажил үүрэг даалгаврыг хийх нөхцөл байдал чинь уур амьсгалын хувьд ямар байх вэ? Дасан зохицол нийцлийн хувьд ямар байх вэ? Бие биетэйгээ ойлголцох чадамжийн хувьд ямар байх вэ? Ингээд нөгөө багийн системийг бүрдүүлдэг. Тэгээ энэ системийг бүрдүүлэхийн тулд энэ систем чинь өөрөө ингээл паг гэл хүмүүсийг авчраал паг гэл нэг 2-3 хоног энэ төр үүсчдэг зүйл биш байхгүй. Энэ чинь багадаа 2 жил цаашлаад магадгүй одоо тухайн байгууллагын удирдлага ямар байхаас шалтгаалаад 4-5 жилийн асуудал.
төлөвшөж бий болж байдаг. За тэгээд цаашаага нөгөө амрагийн хэлдгээр нөгөө баг бүрдүүлэх гэдэг дээр хит ижилх юм биш, хит ялгаатай биш хүмүүсийг тий бүрдүүлэх. Одоо жишээлх юм бол 1-2 хариуцлагатай хүн байлаа. За нэг санаачлагч байлаа, нэг зохицуулагч байлаа гэдэг ч юм уу тий. Ингэж хүмүүсээ зөв онцлоод хүмүүсийнхээ одоо нөгөө зан төлөв гэдэг зүйлийг хараад тий бүрдүүлэх хэрэгтэй. За удирдагчдад одоо ингээд зөвлөгөө юу вэ, гарч шийдэл юу вэ гэх юм бол тий. За ер нь бол ингээд энэ хүн манад бол ингээд зан төлөв таарахгүй юм байна. Энэ хүн өөр юм байна гэхээс илүү нөгөө үүрэг нь тодорхой юу? Энэ хүний ажлын байрны үүрэг тодорхой юу? Нөгөө талдаа харилцаа ойлгомжтой юу? Энэ хүнтэй одоо удирдлагын зүгээс яаж харилцаж тэ ямар багт ажиллаж яах вэ гэдэг тодорхой байх нь маш чухал. Нөгөө нэг тэр хүнийг өөрчлөх биш, орчныг өөрчлөх их чухал гэдэг байгаа тий. Орчин гэдэг маань тухайн байгууллагын өөрийнх нь соёл байгаад байдаг. Ямар удирдлагатай байхын, ямар алсыг харсан тий бодлого одоо зорилготой байхын, энэний төлөө энэ хүн ямар үүрэг хариуцлагатай байхын гэдэг нь тодорхой байх. За одоо багийн гишүүдийн хувьд ч гэсэн бас тий тэр байгууллагт ингээд үн цэн нь болоод явж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн би дэмжигч юм уу, би оролцогч юм уу, тий эсвэл би зохицуулагч юм уу, би удирдагч юм уу гэдгээ өөрийнхөө давуу тал, өөрийнхөө бас тэр амжилт олж болох тэр зүйлүүдийг бас мэддэг байх нь маш чухал гэдэг. За тэгэд нийтэд нь бүр нөгөө Монгол одоо байгууллагуудад тус тийм болох тийм Монгол байгууллагуудад зөвлөгөө болох зөвлөгөө юу вэ гэх юм бол одоо ерөнхийдөө нэг тийм энийг итгэхгүй оролцоогүй ингээл байж идэг да. Ингээл болчдөг доо гэх биш те. Тэр хүнийг бас оролцуулдаг тэр системийг дэмж гэдэг юм байлээ. За нөгөө талдаа болохоор энэ ингээд чиний буруу гэл нөө хувь хүн рүү ингээд дайрах гад идэг те хүмүүс ингээм өөрөө өөрсдийнхээ зан төлөвийн байдлаас шалтгаалаад гэтэл тэр бишээ те. Энэ зүйл чиний буруу биш, энийг хамтдаа засаад хийгээд явах боломжтой. Хэрвээ хувь хүний өөрийнх нь буруу байвал хувь хүн өөрөө бас ухамсарлаад ойлгох тийм ухамсартай байх нь Монгол багт маш одоо чухал гарц гаргалгаа байна гэж одоо дүгнэлт бол гарсан байлээ. За ерөнхий боловсролын сургуулийн багш нартай нэлээх ажилдаг л да. За тэгээд сургуулийн багш нартай ажиллаж байхад бол юу анзаарэгддэг вэ гэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, бие биенээсээ дутхгүй гэсэн яг нэг тийм хандлага байдаг. Өрсөлдөөд л байдаг өрсөлдөө. Тийм тэгээд нөгөө нэг нь алдчих юм бол тэр хүний алдааг бүр ингээд хоршиж жоод ярьдаг. Хоршиж жоод ам нийлүүлээд уралдаад ярьдаг. Ашгүй чи нэг алдуу гэсэн шиг нөгөө алдаан дээрээс нь дэвсэлдэг нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр нөгөө нэг олон хүүхэдтэй ажиллаж байгаа. За дээрээс нь хүн яаж ч алдаа гаргаж болно шүү дээ. Төгс биш учраас. Тийм шүү дээ. Үгээ алдаад хэлж болно, үйлдэлээ алдаад хийж болно. Гэхдээ тэр хүнийг алдсан гэсэн шиг алдаан дээрээс нь дөрөөлдөг ийм баг байвал ерөөс явдаггүй гэдгийг энэ сургуулийн жишээнүүд илүү их харуулдаг. Тэгээд сургуулийн жишээнүүдийг илүү сайжруулах хувилбаруудыг гаргаж өгдөг л дөө. За тухайлах юм бол хувь хүнийх нь нөхцөл байдал дээр анализ, дүн шинжилгээ хийдэг. За тэгэнгүүт зан чанараараа хүмүүс чинь ингээд ялгарчдаг аахгүй юу? Бүр ингээд ялгарчдаг. Ялгараад ингээд эхлэхийн цагт эн чинь ийм хүн байсан юм байна штэ гэдэг мэдрэмжийг авчих юм бол тэр хүний нөгөө нэг хүсэхгүй байгаа зүйлийг, тэр хүний онцлогтой харшлах зүйлүүдийг хийхгүй байхаас эхлээд нөгөө нэг хэл хязгаар очно үсч эхэлдэг. Бие биенийг ойлгох мэдрэмжүүд дэмжигдэж эхэлдэг. Тэгэхээр нөгөө сайн багийг үүсгэхийн тулд та ямар ч онцлогтой байж болно. Гэхдээ тухайн онцлог дээрээ суурилсан байдлаар нөгөө зөв хүн байх нөхцөл байдлыг ямар ч хүн үүсгэж болдог. За тухайн байгууллагын хүмүүсийн олон талт харилцаа, олон талт сэтгэл зүйн хэв шинжтэй зам байдалтай хүмүүсийг үүсгэсэн зөв харилцааг бий болгохын тулд нөгөө харилцааны хэм хэмжээ, байгууллагын нөгөө дотоод бодлого, дүрм журам, за сахилга бат, дүрм журам хэрэгжилт энэ бүхэн чинь илүү их чухал байдаг. За хамгийн чухал зүйл нөгөө тодорхой зорилго. Зөв хүмүүс, зөв харилцаа, тодорхой зорилго гурвын нийлбэрт нөгөө сайн баг гэдэг зүйл чи үүсдэг. Тэгэхээр сайн багийг үүсгэх гэж байгаа бол байгууллагын удирдлагууд яг эдгээр зүйлүүд дээр анхаарна гэдэг бол өөр их чухал байдаг шүү. Тэгээ Монголын нөхцөлд бол ер нь нөгөө тамийн тогооны үлгэр шиг бие биенийгаа доош нь татдаг энэ хандлагыг багасгахын тулд бид нэр яагаад энд ажиллаж байгаа вэ? За зарим хүмүүсийн хувьд зүгээр ингээд шуудхан хэлэхэд ерөөсөө цалин авахын тулд ажиллаж байгаа. Цалин авч амьдралаа залгуулахын тулд ажиллаж байгаа. Багийн, алсын, хараа, зорилго, мөрөөдөл, үнэт зүйл, хийж байгаа ажил нь чухал бус ерөөсөө хамаахгүй. Ийм нөхцөл байдал байгаад байгаа шүү дээ. Энэ бол нөгөө нэг
унтраагаас доош бүр харамсалтай яах гэж амьдарч байгаа, яах гэж ажиллаж байгаа энэ бүхэн тодорхойгүй ийм хандлага байгаа даа. Тэгэхээр ийм унтраа нөхцөл байдал бол ерөөсөө багийн биш, хувь хүний биш. Тэр хүнийг бүр ингээд энэ дэлхий дээр баг ингээд тоос хөдлөж байгаагийн утга учиргүй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр хүн ажиллаж амьдарч байгаагийн хувьд хүсэл эрмэлзэлтэй, тууштай, зоригтой би энэ байгууллагынхаа энэ хэсгийг ингээд аваад явна гэсэн даацтай, нуруутай, сэтгэл зүйтэй, хаттай ийм байдал байна гэдэг бол нөгөө тухайн байгууллагт ч хэрэгтэй, тухайн хувь хүнд ч хэрэгтэй. Тэгэхээр ийм соёлыг суулгана гэдэг бол өөрөө богино хугацааны зүйл биш байхгүй. Тэгэхээр одоо байгууллагаар дагнаж сургалт хийдэг хүмүүсийн хувьд бол нэг байгууллагыг олзлоо аваад тэр байгууллага дээр 7 хоног ажилладаг. За заримдаа 14 хоног ажилладаг. Тэгжиж үр дүн нь гарч ирдэг. Ингэж ажиллахдаа олон талт хэлбэрээр тухайн хүмүүстэй фокус бүлгээр нь ярилцдаг. Одоо нэг маркетингийн баг гэл ингээл багууд байдаг шүү дээ. Багаар нь ярилцдаг, уулздаг. Тэгжиж тэрний арталт дүгнэлт хийдэг, анализ хийдэг. Тэгэнгүүтээ магадгүй одоо байгууллагын арслын хараа зорилго нь хүртэл ингээд тодорхой бус байвал түүнрүүн чиглүүлж өгдөгөөс ахуулаад яг ийм юмнуудыг хийнэ. Маш олон зүйл байна. За тэгээд өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлгээр гэр бүл судлаач, сэтгүүлч Амар санаа, сэтгүүлч сэтгэл зүйч Баясаа хоёр нь байгууллагын одоо ажилд одоо хувь хүний зан төлөв энэ хоёрын хоршил хамаарал ямар байдгийм бэ гэдэг судалгаатай. За тэгээд гарц гаргалгаатай мэдээллийг хүргэлээ. Бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд маш их баярлалаа. Даваа мегмар пүрэв гарагт судалгаа 71 нэвтрүүлэг маань 11 цаг 5 минутаас хүрж байгаа. Тэгэхээр энэ цагтаа бас хамтдаа байгаад яг 7 хэмжээд нэг огтлсон мэдээллүүдийг хүртэж хүлээн авч сонсоод амьдралдаа хэрэгжүүлээрэ гэж хүсье. Бэлдсэн юмныхаа 3-2-ын нэг нь үлдлээ шүү дээ, тий. За тэгээд битэрийн хугацаа дууссан байна. Нэвтрүүлгийн хугацаа дууссан байна. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай. Пүрэв гарагийн 11 цаг 5 минутаас хүрэх болно. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. 90 секунд. Хүний амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Маркетинг 8866 1045